Тэгээд одоо хамгийн доотлын тэр одоо дэлгүүр авч байгаа энэ хүмүүсүүдийн хөдөлмөрийг үнэлээд тэр олон эцэг олон хүүхэдтэй тэр эгчүүд тэр олонтой ээжүүдийн одоо тэр амьдрал ахуйд нь туслаач гэж одоо энэ ядаж энэ цагаан сараар туслаач л гэсэн шаардлагыг л ярьж байгаа шүү дээ. Тийм учраас энийг бас нэг одоо жоохон ангилалтай бодож зөв зүйтэй ялгаж ингэж ахмадуудаа хандах цаг нь болсон байна. Ийм учраас энэ хөрөлсөв Зандан шатар тэр учир нарт бол өнөөдөр энэ ахмадуудын нэрийн өмнөөс тулгын шаардлага тавьж байна. Бид нар уул уурхайгийн чинь асуудлууд тэр та нарын хулгай хийсэн асуудал тэр оронтойгоо нэмсэн асуудлууд тэр яам бүтснийхээ бүтцийг багасгах маш олон боломж байгаа та нарын энэ хэрэг. Та нар өнөөдөр байна энэ агентлагууд тэр яамны нэг хурган дарга нарын өрөөнд ороод үзтээ. Тэр үүдний өрөө, арын өрөөний үйлчлэгчтэй, хамгаалттай, харуултай. Гэхдээ тэр ер нь арай дэндүү тансгалсан байж тээ. Гэхдээ ийм байж болохгүй л дээ хоёр. Хэрвээ энэ ахмадууд нь ийм ядуу байх. Ийм одоо байж ерөөсөө л болохгүй. Энийн чинь бид нар эсэргүүцээд байгаа юм. Энийн чинь зөвөөцээд байгаа юм. Энийг л өнөөдөр зориуд хатуу сануулж энэ төр засгийн удирдлагууд тулгын шаардлага өгч шүү.